What is up Улаанбаатарчууд амьдрал сайн гэж найдаа. Тэгэхээр энэ удаагийн муулах ингээд нэг ордлохороо охины орд юун төрөнд англиар охины ордыг Virgo гэдэг те. Virgo нь эртний латин хэлэн дээр Maiden. Тэрийг монгол руу орчуулвал юу болох юм? Гэрлээгүй бүхсдүүлээгүй зандан байна гэж хэлдэг байхгүй юу? Тийм. Гэтэ таад ингээд нэг хэнийг бүхсдүүлэхээс өмнө амьдрал таад бүхсдүүд бүр дуусглаа те. Одоо амьдрал бас таад бас арай хатуу шааж байгаа шүү бас. Яа, гэтээ ингээд нэг сонирхолтой ингээд нэг охины ордынх чи амар perfectionist штэ. Ялангуяа нэг авгаа олох ч юм уу нэг банд олох дээр бүр fucking perfectionist ингээд шаад штэ. Гэхдээ энэ залуу энэ таалагдахгүй, энэ охины энэ яриан таалагдахгүй, something like stuff ингээд яваад байдаг. Гэхдээ ингээд нэг зүйлээ ингээд анзаарсан бол өдрийн төгсгөл хэд штэ те. Мань охины ордынхан авээч очоод хамгийн царай муутай аглипстатай шагаа очоо үргэждэг те. Тэндээ бүр хорогдоод бүр салж чаддгүй тэргүү гэж. Anyway, ингээд нэг it was a fucking sarcasm штэ guys. Тэгээд охины ордныхан болохоор астролог дээр эмчлэгч орд гэж ярьдیں۔ Spirituality, emotionally, soulfully ингээд нэг дандаа эмчилж явдаг ордоо. Гэхдээ өөрсдөнд нь хамгийн хэмжлэгээ хэрэгтэй те. Өөртөө бас амар галзуу шаадаг ш те бас. Тийм би бас ингээ хайда тэрдэг те. Тэгээ бодоод ингээ үзтээ ингээ жишээлбэл таад сэтгцэн эмчлэгч ингээ очих гэсэн чинь тэр эм чинь өөрөө сэтгцэн эмхтэй байх байдаг ш. Yo fuck you би үлээрээ ингээд нэг маш тамныг явна нэрээ. Тэгээ угаасаа ингээ охины ордных ч угаасаа их фантай ингээд юу вэ охины ордных нь ингээд нэг уурлуулах амархан жишээлбэл ингээд миний ингээ ханцуу юм шамлаастай ингээ байж байгаа штэ. Нөгөө ханцуу юм байж байгаа штэ. Яг энийг харах юм бол охины ордных бүр яг нэрдэх бах те. Хэрэг та одоо ингээд бариста ч юм уу бартендер хийдэг ингээд охины ордын найз бол яг энэ техийг үзүүлчих заяа. Тэгээ нөгөөд чи яг нэрвт нь угаасаа би мэдчихээн те. Бас гараад ч яг гол нь ингээд Монголд амьдардаг охины ордныхан таад ингээд нэг зүйл ингээд хэлмээр байна. Хаана амьдарч байгаа мэд хэрэгтэй шүү. Таад Японд амьдраагүй. Таад fucking Монголд амьдарч байна. Монгол яа тийм дандаа unexpected үйл явдал болдог. Монгол юу бол тийм дандаа заваан бохор яах гэдэг мэдэгдэхгүй юмнууд ингээд болдог. Тиймээс ингээд Монголд амьдарч байгаа охины ордныхан таад дугаасаа шүүмжлэх хэрэг байхгүй. Тий. Because таад Монголд амьдарч байна. Японд бол өөр хэрэг шүү. За. Энэ амсаа. Тэг ингээд нэг охины ордныхын чинь их нэг сонирхолтой л доо. Таротын хөзөр дээр охины ордныхан Hermit mode буюу Даянч хөзрийг суулцсан байдаг. Суулцсан ч яг зүрх зүгээр энергээр шаадаг ойлгоч л да. Тэнгүүтээ ингээд охины ордныхан уул нь их ухамсартай орд юм байгаа юм шүү дээ. Яаж ч амьдрал бүхсдүүлжсэн, яаж ч ингээл нэг хин нэгэнд ингээд нэг ам дөрүн салавч ингээ өгүүлжсэн ч гэсэн тэндээс ингээ мэдлэгээ олоод ухамсарлаад илүү ингээд нэг том хүн болоод явдсан штэ. Гэтэ яг яагаад ч мэдгүй Монгол байдаг охины ордныхан тийм тэгж чаддгүй те нэг сонин гарууд тийм бас инээдтэй штэ бас. Хэрвээ өстөтэй ингээд нэг охины ордныхны ингээд нэг төсөөллөөр дэлхийн ертөнц болдог бол жиг нэг төгс ертөнц болох байсан баг те бас нэг талын юм болгон төгс зохицолтой нэтрэгээл те даа чи яг үндэ тэр төгс зохицолтой ертөнцийн зүгээр OCD ертөнц байсан дөө түүнээс ямш төгсөн байгаагүй те тийм тэгээд хамгийн ингээд нэг сонирхолтой нь юу вэ гэвэл охины ордныхан хайран дээр ингээд хамгийн ингээд нэг токсик шаагаад байдаг л да. Яа гэвэл миний ингээд тайрот ингээд клиентууд дийлэх тохиол ингээд нэг экс ч юм найзлага үзүүлж ингээд ирж байгаа байхгүй юу. Тий дандаа ингээд охины ордны бачка нарт ингээд савлцсан л явж лээ юм л да. Тий. Тэгээ муу адил ингээд охины ордын өөрсдөө ч гэсэн савлцсан надраас ирдгэлтэй. Тий. Тиймээс ингээд нэг охины ордынхаа ингээд баярлаа. Би яг таад ингээд нэг тайрот ингээд мөнгөн дээр амьдарч байгаа шүү. Нэрээ таад илүү токсик байх тусам би илүү баяжнаа гэж. Юу fuck тэ ингээд нэг гоё охины ордныхантай би угаасаа ингээд яагаад ч мэдгүй амар сайн найзууд байгаад идэв шүү. Нэг тийм тэ жигхэн утгаараа ингээд нэг масахист орд гэвэл охины орд тахгүй юу. Мэлхий зэлхий чинь гайгүй заа ингээд нэг масахист байж чадна, садистик байж чадна. Охин бол яг шууд утгаараа масахист чагаад байдаг байхгүй. Тэгэхээр ингээд боломж бол охины ордных бөхсдүүлэх хэрэгтэй. За тий бөхсдөөл өшөглөөл яадаг ч юм бай тий буул идэх хэрэгтэй байхгүй юу. Угаасаа ингээд нэг гадаа дургуурч гэсэн дотроо oh my god ямар гоё юм бэ гэж шааж. За тий тиймээс ингээд боломж олдвол охины ордных нь яах нэг guys. Тий янаамсэн
Тэгээ also ингээд нэг охины ордных ингээд миний ингээд нэг хэлж байгаа ингээд нэг контент эдэр дээр ингээд offended ингээд болж ивэл чиний амьдрал ингээд яагаад fucked up байгаа ингээд гайх шаардлага байхгүй байлгүй дээ тий. Энд чи зүгээр random хүн sarcastic content л ингээд хийж байгаа зүгээр random хүн зүгээр л нэг attention авч л ингээд хийж байгаа тэр контент төр хүмүүс ингээд ингэж мэгэж тий маш бол алруудаа гэж. За тоглосон. Охины ордныхондоо ингээд хайртай шүү. Тэгээд та илүү токсик байгаарай. Илүү бас мэдрэл мотой байгаарай. Тэгээд бас надаа мөнгө ихүүгээр за яад бол би таадаг ста тараад ронц үздэг юм заяа. Тэгээд тараад ингээд уушуулах ингээд нөхцөлтэй хүмүүсээ байла. Миний Instagram руу шууд DM-ээр бичээрэй. Тэгээд personal reading 40,000 whatever the case. Тэгээд экстра асуулт 10,000. Хэрэв мэдрэл мотой асуулт асуух юм бол төлбөр авахгүйгээр чамайг шууд алгадна тий. See ya.